нөө би өөрөө хийсэн сонсох амар дуртай. Тэгээд би нөгөө нэг монгол хэлээр гоё ингээд багтаа ингээд уншиж исэн гүйлгэрүүдийг уншаад одоо ингээд сонсохыг амар хүсдэг гэсэн байхгүй юу. Тэгээд ажилласаа гарсан болохоор одоо ингээд цаг зав гараад тэгээд нэг миг цагаалаад авчруулаа. Тэгээ одоо ингээ өөрөө хийж үзэж байна. Тэгээ ингээ багтаа уншдаг байсан. Өглөн бор гээд орос ардын үлгэрийг уншиж өгөр боллоо. Тэгээ тийм ном болохоор 20 хэдэн мянган төгрөг лээ. Тийм үнэтэй байгаа шүү гэсэн шүү. Том супермаркетууд намын дэлгүүрийн газраар бол тэр ингээд талдарч байгаа. За ингээд юу үлгэрээ эхэлж уншаа. Тэгээд арай нойр нүрэх байгаа хүн бол ингээд хэвтэнгээ хамтдаа ингээд уншаад явж болно. Нойр нүрээд яг унгаж байгаа хүмүүс байгаа бол түтэндээ унтаарай. За тэгээд та бүхэндээ таалагдвал энэ намаараа ерөнхийдөө олон эсэмэр хийнэ гэж бодож байгаа салгаад сайхан үсэлээсаа эрд цагт эгчэн тогтсон нэгэн хаан тулсад өмгөрч жигэн байшинтай өвгийн эмгэн хоёр өөзөн чинэг охин үсэлээсаа тагаа амьдрал суудаг байжээ. Энэ хамар ирүүсээр бол сайхан амьдрал судал гэв гинэд гай зовлон гараад иржээ. Эмгэн болсон гэхийг нь би муудаж өгөл зовлон хаяад ирлээ гин хөөргийн охин Василисаага дуудан хажуудаа суулгаад жижигхэн хөөгөлтэй өгөв. Охин минь сайн сонс. Энэ хөөгөлтэйг хадгалж яв. Хэнд ч битгий үзүүлээрээ. Хэрвээ чамд гай зовлон тохиолдвол энэ хөөгөлтэйгээ хооллоод яг бай гэж асуу зүйл. Хөөгөлтэй хоолоо идчихээ чамд сайн санааны санамж үнэн сэтгэлийн үг илнэ гэж. Ингэж хэлээд их Василиас огноо нэг үнсэд нас баржээ. Өвгөн харамсан гашуудан нэлээд удснаа дахин авгаа авчээ. Охин Василиасаа та сайн их болоод өглөө гэсэн чинь ууртай, төгшин зантай, хорон санаад хойдогтэй болгочихжээ. Хойдог хоёр охинтой гин. Тэр хоёр охин нь ууртай, хорлонтой, замаа зантай ажээ. Хойдгийн өөрийн хоёр охин хайрлан хэрэлж Василисаг нүдний хог шүтний мах мэд үзэн гадуурхан Василис охины амьдрал тунгиц болжээ. Хойдгийн хоёр охинтойгоо нийлэн загнаж зандчиж харааш зүгэн хүн хүчээр ажиллаас дурж ийцэн нар сэлгэнд гандаж гундаасаа гэсэндээ хөрх охиноор ажлыг хэцүүг хийлэгдэг байв. Василиса Васка хогоо зэврэл холоои түлээгээ орвол үнээгээс аль хуртал тэрэг инэхий гэж өдөржингөл ашиглацгаана. Харин Василиса гэлсэн бүгдийг нээж таалгасан бүхнийг нь гүйцэтгэн. Тэгээд жүдрээрээ тусам улам сайхан улам өөргөн болоод л байж гин. Үлгэр тэлшгүй, үдгээр бичшгүй, үзэсгэлэнтэй сайхан болжээ. Хүнд хэцүү ажил болгонд нь өнөө хөөгөлтөнд тусалдаг байж л дээ. Хүнд хэцүү ажил болгонд нь өнөө хөөгөлтөнд тусалдаг байж л дээ. Василиса өглөөрт гихч үнэгээс очоод харахуу бинт ороод дотроосоо түгжиж байгаад хөөгөлтөдөө суулгаа. Аль хөөгөлтөө минь сүү хамсах золмын сонсож үзгээд л хэлдэг байжээ.
Энэ хооронд нь талбайн шангийн зэвэрлж гисэн усыг зөөж гисэн 100-ыг галж гисэн байцыг усалж гисэн байдаг байв. Энэ бүгдийг нь хүүхэлдээ л гэж өгдөг ажээ. Хүүхэлдээ нь наран гандуулдаггүй сайн өвсийг Василисад зааж өгнө. Василиса урд урдныхаа зааж улам сайхан болно. Нэг удаа эцэг нь удаан хугацаагаар гол юм тавьжээ. Хойд их нь охидтойгоо байшинтай орогдон үлдэв. Цогны цаана хавааранхуй усан бороо цутгаж салхиг шуугсан намар оройн цагажээ. Эргэн тойронд нь хараа сүглийн ойд хүний мах иддэг шулмас эмгэн суудаг байжээ. Ойд их нэг охиндоо тор нэг их нөгөө охиндоо амьс нэг их харин Василиад утас эрэг ажиллана. Тэгээд бүх гэрлийг ундран охид ажиллаж байгаа газар ганцхан гэрэл үлдээгээд өөрөө ундгаар хөвтлээ гин. Хойдгийн үлдээсэн ганц мод төдөлгүй асаж дуслаа. Одоо яах вэ? Гэрт гал байхгүй. Ажлаа яаж хийх вэ? Шулмас эмгэр рүү явж галахгүй жиргээс өөр арга алга гэж хойдгийн хоёр охин хэлэлцснэ. Том нь би л явахгүй дэг. Би тарна гэж байна. Түүнээс минь тэр дээдэргүй гэрэлтэй байна гэв. Би амьсна гэж байна. Түүнээс минь надад бас гэрэлтэй л байна гэж байгаа охин бас илүүгэн. Тэгснэ хоёлаа нийлэн. Василиса чи галд яв. Шулмас эмэгний дожиж гал авчир гэж хашгиралдан Василиаг түлхэн гаргажээ. Эргэн тойронд нь хавааранхуй хараа дэлмиж үүдэн салхи хүлээ. Василиса ойлон алааснасаа хүүхэлдэгээ гарган хүүхэлдээ минь намайг шулмас эмэгний дожиж гал авчир гэд хөөжөглөө. Шулмас эмэгний хүнийг барьж аваад л идчихдэг гэсэн. Одоо би яах вэ гэв. Зүгээр би ажиж байгаа цагт чамд гайз олон тохиолдохгүй гэж хүүхэлдээ хэллээ гин. Сайн үг гэсэн чинь гэлалаа гэж Василиса хүүхэлдээ хэлээд цааш явжээ. Өмнө нь хойно нь өдгөн гарлан тэнгэрт од мжидчихгүй гэрэл зарж гэрэлтэгчгүй ажээ. Хөргөө охин айжчран хүүхэлдээ гэлгэндээ наа явсаар л байв. Гинэт огны хажуугаар тавцгаа морьтой залга мөнгөн азартай цагаан дор хувцтай хүтай өнгөрлөө гэд. Өөр цайлаа. Хожол бутанд бүдэр зэрэг өргий Василиса араяад явсаар байлаа. Урд гэзгийг нь шүүдэр бүргэжээ. Гар хөлн хөхөрч хүчжээ. Гинэт хажуугаар нь ухаан онгор морьтой улаан шаргал газартай улаан доргон хувцастай хүн дахин өнгөрлөө гин. Нар мандаж Василиса охиныг энд дулаацуулж гизгэн дээрээ шүүдэр ярав гэн хатаалаа. Василиса өдөржингөө явж оройдоо нэг томаглаад гарч иржээ. Өмнө нь жижигхэн байшин байна гин. Байшин тайруулан хүний ясаар хашаа барьжээ. Хашааны толгой бүр нь хүний гавлын яс, хаалга нь хүний хөлийн яс, хаалганы зүүн гар хааж дүүжэн хүний шүд байх юм гин. Василиса охин айж балмагдан хөшөөмөд хөдөлгөөнгүй болов. Гинэт хажуугаар нь хар морь гар хазаартай гар утастай давхи өнгөрлөө. Хар морьтон хаалга хөдөлтэй хожижоод тэндээ газар шингэх металл болов. Харахгүй шүн болов. Гэтэл хашааны толгой дээрх гавлын яс болгоны нүдэн гэрэлтэж асан аглаг өдөр мэд гэрэлгээдэ болжээ. Василиса тагжин жирж аимшид газар цугдах гэдэл хөлн газарт шигдсэн мэт өсчээ. Гинэт газар дөргөн зүртэй их чимээ гатлаа гин.
Би байна. Би байна нэмээ минь. Хойдгийн хоёр охин намайг танаас гал болж ирэх гэж явуулсан гэхэд шулмас эмгэн. Аа тийм үү? Чиний хойдыг миний хамаатан. Одоо яагаад надтай зогсоож ажил хийж алцтай учир нь олдно гэснэ. Хэгэрчангаар. Хой, бат бүх зүү зураг минь онгой. Балиг өргөнгүүд минь нээгд гэж ашиглалаа. Хаалган чи нээгдэж. Шулмас эмгээ орж гин. Василиса ч тагаад л орж гжээ. Хаалганых нь хажууд ургасан нэгэн ус огны гуйдгийг завдав. Ус минь үүнийг бүш агуурд би дагуулгаад ирсэн юм гэж эмгэн болиулог гин. Үүснийхэн дэрэгд нэвтэж байсан нохоо огныг азгаар ухсгийв. Бүгөр би дагуулгаад ирсэн юм гэж шулмас эмгэн дахин хэлв. Үүснийхэн өрөөнд нь ортол муурн огныг маажгаа. Бүгөр би дагуулаад ирлээ гэж эмгэн шулм хэлв. За Василиса чи харж байгаа үсттэй. Надаас цутах гэдэг амаргүй шүү. Муур маажиж нохоо хазаж ус мод гуйдна. Алга үдж онгохгүй шүү дээ гэв. Ингэж хэлээд шулмас эмгэн байшинда ороод вандан дээрээ тэрийн хөвтөөд хөөй аяж харгүй хүн идэх уух юм аадэр гэж ашиглалаа. Аяж харгүй хүн үсрэн гарч ирээд шулмас эмгэнд тогоошул ховин сүү 20 дэгдэгээ 40 нугас бухын өрөөл мах 2 бов гүйдүүнда хамтад бал. Хөөсрөөсгэлэн дарсыг хэмжээшгүйгөө. Шулмас эмгэн зүмийг нийдэж жуугаад Василисад талхныхаа булангаас жаахан гөгөөд аль Василиса тэр шуута бутаг нэгээр нь ядлага нэг чарав үлдээлгүй цэвэрлэг биелүүлж гүйцэлдүүлж чадахгүй бол би чамаа гидэн гэж хэлээд дүгэнд л хөргөраад унтаад өгөө. Василиса талхны цагаа хүүхэлдэйнхээ өмнө тавиад инхрийхэн хүүхэлдэй минь энэ талхыг идтээ. Идлэг зурлаг минь сонсоож шулмас эмгэн надад хэцүү албаноолоо. Би тэгээд бүгдийг хийх бол барьж идэн гинэ гэж хэлв. Хүүхэлдэй хариуд нь битгий уйлаа. Битгий гонхаар оройноос өглөөс эргэлэн гэдэг одоо чи 50 унт гэж харагдлаа. Василисаг дөнгөж унтмаас хүүхэлдэй. Хүүх бух хөргөн боршууха цэнхэр тагта бүгдээр наашаа нисээд ирээрээ. Сайхан Василиса охинд саадан туслаарай гэж дуудлаа. Үр мөглөгийг нэг дэш нь үрдс олцыг нөгөө дэш нь ялгав. Тэгтэл хаалганы хажуугаар цагаан морьтой цагаан дор хувцастай хүн дахин өнгөрөв. Өөр цайлаа. Эмгэн шулам сэрж Василиас. Василиас чи ялгаж цэвэрсэн үг гэв. Ялгаж зүмийг нь цэвэрлсэн. Эмгэн борлоо. Гэтээ юу ч хэлээд. За одоо би ол замг болохоор нисэн. Тэр шуудаад вандуу намуу цэцгийн үдтэй ойлцсон байгаа. Бүгдийг нь ялгаж алга. Биелүүлээгүй байвал би чамаа гидэн. Ингээд шулмас эмгэн гадаа гарч хангинал шүглдэх уур нүдэр нөнгөрөн хурж ирэв. Улаан утастай морь дээр дахин өнгөрөв. Нар мандлаа. Шулмас эмгэн уурандаа суун нүдгэрээ гуйдан шүүрээрээ мөрөө шүүрдэн нисэн готов. Василиса хүүхэлдэй талхны цахаа өгөөд өөдсөн хүүхэлдэй минь өрөвдөж намайг хайрлаач өөрийнхөө ирээр туслаач гэв. Хүүхэлдэй загнуулан алс талын амбарны савны айл гэрийн олон огнуудаа наашир гэж дуудав. Үе олон огт нь гулган гүн ирж ганцхан цагийн дотор вандуур хоёрыг ялган шууд алв. Орой болгоод аяж харгүй хүн ширээ цацсан шулмас эмгэнийг хүлээлээ. Гар мөр дээр хаалганы цаагуур тавиа өнгөрөв. Шүн боллоо. Гавал яс болгоны нүд тасаж мод шижигнэж навч шарлаа. Шулмас эмгэн жүүрж ирлээ. За Василиса ялгаж хийсэн үү? Зүмийг нь ялгасан. Шулмас эмгэн уурлав. Гэтэ юу ч хэлээд. За тийм бол чи одоо явж унт би чивтлээ. Василиса
Василиса уйлан хүүхэлдээдэг гарган талхны цагаартай инхрийн хүүхэлдээ энэ талхыг идэж эдлэг зовлон мэн сонсож шулмас эмгэн намайг шарж идэх юм байх гэв. Хүүхэлдээ Василисад юу хийх, яаж ийх, яаж зовлонгоос салахыг нь сайн зааж өглөө. Тэгээд сайхан Василиса охин аяг чаргуугны хөлд бүхэн аяг чаргууг минь аминд минь орж туслаач. Чи ийм их мод бити түлээж намайг ийм их ус бити ялгааж том тусыг өргүүлж нь торгойлж ураа билээлээ гэлээ. Аяг чаргууг охин минь би чамдслий отоохон биш ингээ галгаацны шунаг бүх ундаг гэж шулмас эмгний хөлийн улыг мажя энэ хооронд чи зогтаа гэж зөвлөө. Мөртөө ирс намаа барьж аваад эргэж авчрахгүй байгаа гэхэд өөгүй Василиса цагаан мордон гэрэлт өдөр улаан мордон алтанаар гар мордон харанхуй шүн байхгүй юу гэж чамд өргөхгүй гэв. Василиса өдний өрөөрөгүй гарвал муур мажиг гэд харин ирүүг нь Василиса мууранд хайрсан бов шид өгөхөд харайсан муур тэр дороо оцров. Гадаа өдөнд гараад ирсэн ногоо хацаг гэд тавхаад ирүүг нь Василиса ногоо талгаж идэж өгсөн чинь ногоо түүнийг хатсангүй гаргав. Тэгээд Василиса гал гарахгүй гээд гарах гэсэн хус мод ороолгох гэж Василиса ч модны мөчөрд өнгийн дууц үлгэж гинэ. Хус модогны гуйдаж шахуурцсангүй гаргалаа. Хаалга агта гэхэд Василиса тус дөргөө хаалгаж бас нэгдлээ. Сайхан Василиса охин гар ойр руу гартал гар мордон давх өнгөрч ойж харн уцгал маранхуй болоогүй. Энэ харанхуйд яаж би гэрээ олох вэ? Гал гэрэл олоогүй байж яаж гэртээ орох вэ? Хойдог алах байлгүй. Тэгтэл хүүхэлтэй. Василиса зааж өгөө. Василиса ч хүүхэлтэй нэхээ зааснаар хашааны толгойд ирэх гавлын ясыг суулан авч урт модонд суулгав. Ингээд Василиса харанхуй дундуур гэрээ зүгүүлээ. Гавлын ясыг нүднээс гэрэл цацарч харанхуй шөнө өдөр мэд гэрэл гэгээдэй болов. Шулмас эмгэн сэрээд сүнанг би нэгэ жилийг гаргаснаа. Василисаг байхгүй мэдээд ухас гэв. Өөдний өрөөнд орон муур чи найж орныг хөнгөө гарснаа гэхэд чи түүнийг маажаад бариад авсан биз дээ гэдэл муур хариуд нь шулмас эмэг минь би чам 5 жил зүтгэлээ. Чи надад талхны боломж өгөөгүй шүү дээ. Би тэр охиныг явуулж гисэн гэв. Шулмас эмгэн гадаагүй гарч үнээс сайн ногоо минь чи тэр дураараа охиныг хатаж аваад байгаа бидтэй гэхэд ногоо хичнээн жил би чам зүтгэлээ. Чи надад ясны хэлтэр хийж өгөөгүй. Харин тэр охин надад талгаа өгсөн. Би түүнийг явуулж гисэн гэв. Шулмас эмгэн хайгарч ангараш гарч ус минь чи тэр охины нүдэн дундуур нь ороолгоод гаргаагүй бидтэй гэхэд ус. Би чиний хашаанда 10 жил ургаж байм. Чи миний мөчрөөс олж уяагүй шүү дээ. Харин тэр охин өнгийн доо зарж юмсан. Харин би түүнийг явуулж гисэн гэв. Шулмас эмгэн гадаа хаалган дээр гүнгэрж бат бүгэ алга минь эрэг дураараа тэр охиныг эндээс гаргаагүй бидтэй гэхэд алга. Бид чамд хичнээн жил зүтгэлээ. Чи нугас нуграад минь усч тусаагагүй. Харин тэр охин өөх тосоор тосолсон. Бид тэр охиныг гаргаад явуулж гисэн гэв. Им гэж шулмас урд
хоёр охин гарч ирэн хашгиран загнаж гараа зүгөөг нь гал уртаа авчрахгүй яасууддаг юм бэ? Миний гал унтраад байх юм. Би асаагаад нэмэр байхгүй. Хөршигөөс гал авчирсан чинь доргоноо унтарчихсан. Чиний авчирсан галаас ч байж магадгүй гэв. Тэгээд гавлын ясыг оруулж ирвэл гавлын ясны нүд хойд ихийн хоёр охиныг тасширдан халуун галаар хатган түлж гарав гин нөгөө гурав нуугдах гэсэн боловч хаашаалгүй нь гавлын нүд даган харж түлнэ. Гавлын ясын хүү цооширдан түлсээр өглөө гихэд хойд их хоёр охинтойгоо нь үүрс болов. Харин Василиса төрсөнгөө гин. Василиса гавлын ясыг газар булгаад тэр газар улааягаан бутургажээ. Василиса энэ гэрт үлдэхийг хүссэнгүй хот руу явж тэгээд нэг эмэгнийг суухалав. Нэг удаа эмгэнд имэм нь зүгээр суугуйдартай юм аа. Та надад хамгийн сайн чанарыг байлингийн өсөлтөлтөн авч өгөөч гэжээ. Эмгэж байлингийн ус авчрав. Василиса ч утас эргээр суув. Эрүүлд нэргэлдэн алтан ус шиг нарийнхан тэгшгэн утас өвгдэн ороогдно. Эрс утсаараа Василиса сайхан давн нэгчээ. Тэр давн торго шиг нэмгэн гоёмсог агаад утасны оронд зүүн сүүлсэнш болмоор ажээ. Тэгээд Василиса давуугаа цавцаганаар будаад эмгэнд имэм нь энэ давыг зараад бүнгийг нь өөртөө автаа гэд өгчээ. Эмгэн давууг хараад уулаа галдан шаширч үгүй охин минь зарахгүй. Ийм гоёмсог давууг ханхүү өмсөх ёстой. Би ордон тавьж өгнө гэв. Ханхүү давууг хараад гайхан үнийхээ оронд юу авах вэ гэж асуугаад үнэлж боршгүй үнтэй би чамд бэлэг болго авчирлаа гэж эмгээ хариулав. Ханхүү талархан цаашаагаад эмгэн хариу бэлэг өгөөд явуулжээ. Тэгээд тэр даваагаар ханхүүд зам зоёх гэсэн хинж ойл зүрхэлгүй байжээ. Тончнэрээ хийцтэй гоёмсог даваа болохоор хүмүүс эвдчих үе, эсгэж үе гэд айгаад байв. Ханхүү эмгэнийг дуудаад ийм даваа нэгэж чадсан юм чинь энэ даваагаараа зам зоёод өгөөч гэжээ. Эмгэн хариуд нь ханхүү минь би ирээгүй, би нэхээгүй. Василиса охины хийсэн давуу гэтэл тэгвэл Василиса надад зам зоёж өгөө гэж ханхүү тушаав. Эмгэн гэртээ буцаж ирээд Василиса цүмийг нэрлээ. Василиса замцыг оёод торгоор хэмжээд тодгон сувтаар чимжээ. Эмгэн замцыг ордон тавьж өгөөрөө. Василисаг цонхны дэргэд суугаад цэцэг хатган ойж байгаад гинэт харвал хааны зарц гүн ирж яваа үзэгдэв. Ханхүү ордонд хүрээдэр эргэж байна гэв. Василиса аж ордонд очив. Ханхүү Василисаг хараад хөдөлж чадахгүй хөшин зогсов гин. Энэ өдрөөс хойш би чамаас салахгүй эхнэр минь болооч гэд өнгөлөг цагаахан гараас нь барин өөрийгөө хажуу суулгажээ. Уталгүй чурамаа ээжгэн төдөлгүй Василисагийн эцэг асуулын нэгнээс буцаж ирээд өгнийхөө хажууд амьдрах болжээ. Гэртээ суулгасан тус чимээнийг Василиса дэрэгдээ авсан гинлээ. Ингэрэг хөөргөн хүүгэлтэй гэж элгэнийхээ галааснаас салгадаггүй гинлээ. Инх амар эзэн минь аж дөрөн эргэмжиж биднийг эрдэлхийг үдээс эрэл суудаг гинлээ. Өнөөдөр үлгэр ингэж жаргалаа. Нэрээ та бүхэнд гэд үлгэр уншиж өгөөд нэрээ таалагдах юм болоо. Энэ ном болохоор нэлээд олон юм юутайгаа үлгэртэйгаа. Нэрээ та нар таалагдчих байвал би ерөнхийдөө ингээд нэг үлгэрийг бол нэгээр нь уншиж өгөө гэж